Сайн бацхан үзэгчдээ Mongolian Culture нэвтрүүлгийн дараагийн дугаар цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв дээрээс та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ төвд байгаа Монгол оронд ховорцсон болон нэн ховорцсон амьтдын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа, цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн музей үзмрүүд нь амьтдыг бодит биетээр нь мэргэжлийн хүний тайлбартай үзэх боломжийг олон нийтэд олгодог. Байгаль орчноо танин мэдэх, биологийн олон янз байдлын ач холбогдлыг ойлгох тус музей байгууламжийг Японы JICA барьж байгуулж өгсөн бөгөөд нийт 150 орчим үзмэртэй. Манай Монгол орны хувьд бол өргөн удам тал нутагтай байгалийн бас өрмөц тогтцтой. За нэн ховор болоод одоо ховор амьтад маш их байдаг шүү дээ. Улаан намд бас орсон амьтад байдаг тийм ээ. Тэр талаар бас ярил. Тий. Монгол орн өргөн удам нутаг газар нутагтай ч гэсэндээ уур амьсгалын хувьд бол эрсдэйсэн. Тийм учраас биологийн төрөл зүйлийн хувьд тоод толгойн хувьд бас ерөнхийдөө нэг тийм элбэг одоо айгүй олон зүйлтэй гэж ярих боломж байхгүй. Одоогийн байдлаар тэмдэглэгдээд байгаа нь 13,500 гаруй гэдэг тоо байгаад байгаа. Гэхдээ ихэнх нь 13,000 гаруй нь шавьчин дээр л байна. Шавьж бичил биетэн дээр гэсэн. Үлдсэн нь болохоор одоо ингээд 500 гаруй зүйлийн 516 19 зүйлийн шувуу байж гин, 79 зүйлийн загас байж гин, 140 гаруй зүйлийн хөгтөн жижиг мэрэгчд байж гин ингээд. Тэгээд тэрийг дагаад уур амьсгал өөрчлөлтөд нөгөө эрсдэс уур амьсгалтай дасан зохицоод энэ бас амьтад маань өөрөө бас тоо толгой нэгтшил ерөнхийдөө харьцангуй багтаа гэсэн үг. Ерөнхийдөө энэ эмзэгдүү байдаг гэсэн үг. Тэр дундаас одоо хамгийн ховор за үнэхээр анхаарлаа хандуулах болохгүй одоо маш цөөхөн үлдсэн гэсэн амьтад бол ямар амьтад байна? Одоо ингэхээр олон улсын улаан дансанд орсон, англиар орсон нэг ховор амьтдуудаа ярих гарна. Түүний нэг нь болохоор хамгийн түрүүнд одоо Мазала баага маань орж ирж байна. Одоо дэлхийн нийтийн хүрээнд одоогоо яг тэмдэглэгдээд яг ийм тоологдсноорхоо 55 зүйлэл байна гэж томтгож. Тэгээд дээшээ явах юм бол Монгол орны хэмжээнд одоо том хөгтөн амьтан гэх юм бол бас л 1000 хүрэхгүй, зарим нь 2000, зарим нь 3000 гэж байж байдаг. Одоо аргал хон маань байж гин, энгэр идэр маань байж гин ингээд яг ингээд харахаар өө эн чинь 3500 ч юм уу 5000 байж гэж боддог боловч яг Монгол улсын нийт хэмжээнд газар нутгийн хэмжээнд аваад өгөхөөр харьцангуй багтаа тийм ээ. Одоо ингээд хэдүүлээ төсөөлөд бодохоор чинь тэр том нутаг дээр ганцхан цэг дээр Улаанбаатар хот сая 500,000 гаруй хүн байгаад байгаа шүү дээ. Сүүл мэлийг сая 700 идэр. Тэнгүүд хажууд нь ингээд нэг 3500 5000 гэхэр чинь тоотлогоо гэхэр чинь бас л асуудалтай л гэсэн үг. Газар нутаг байршлын хувьд одоо ховор амьтад ихэнхдээ хаагур байгаад байна. Ерөнхийдөө Монгол орны бүслүүлүүд хагас аггүй л байна. Ховор амьтад. Яг ямар амьтад гэхээс ажиллагаал нь том хөгтөн бол ингээд алтай нуруугаараа ч гэдэг юм говь цөлөрөх газараараа ч гэдэг юм ингээд байж гин. Одоо хулан тах маань ингээд хар сүлд маань говьдоо зөвхөн хавтгай тэмээдэр маань зөвхөн говьдоо байж гин. Тэгээ хойшлоод ирэхээр ер нь бас өндөр улсад байгаадхаа нэрвс маань байж гин ингээд. За тэгээ ой хөвчөд ороод ирэхээр бас өөр амьтдууд нь байх жишээтэй. Ингээд яг ингээд амьдарч байгаа орчин хноосоо шалтгаалаад яг тухайн ямар амьтан бэ гэдгээсээ шалтгаалаад шуу юу хөгтнө гэдгээсээ. Тэгээ жижиг мэтэн хөгтөн идэр байна гэхээсээ. Одоо төрөл зүйлсээ хамаарат өөр байх л да. Гэхдээ нөгөө ховордоод байгаа нэг үндсэн шалтгаан гэдэг юм уу? Тэгээ ерөнхийдөө ховордоод байгаа үндсэн
ерөнхийдөө хамгийн том хүчин зүйл бол хүний боороотой үйл ажиллагаанаас байж байна. Одоо ингээд тухайн амьдрах орчныг нь бохирдуулах, багасгах, дархал тоо толгойг нь багасгах, хууль бус ам. Энэтэй хамгийн том хүчин зүйл нь бол хүн. Хоёр дахь нь цаг уурын нөлөөлөл. Биологи одоо уур амьсгалын өөрчлөлт хурдцаа явагдаж байна. Ялангуяа Монгол оронд бол ерөнхийдөө дэлхийн дунджаас хамаагүй илүү хурдтай явагдаж байна. Энээс шалтгаалаад тэгэхээр бас тоо толгой, дархал нутаг гэдэгт нь хамгийн их нөлөө үзүүлж байгаа. Одоо дэлхийд ховор амьтад гэдээ бас байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо дэлхийд одоо ховор байдаг амьтад манай Монголд ямар амьтад байна? За ганцхан манай Монголд ч магадгүй бас байдаг амьтан гэж байж магадгүй шүү дээ. Тий. Ерөнхийдөө бас яг дэлхийд ховордоод тэгээд дэлхийд бас яагаад ховдож байгаа гэхээр бас ангийн зорилттой хэд их агналтаас болоод ховордоод ерөнхийдөө бас шахагдаж орж ирсэн байж байна. Манай Монголдо бас байж байна. Одоо ингээд хулан хавтгай эдэргээд том хөгтөнгүүд байж байна. Шувуунаар гэх юм бол ерөнхийдөө цөм нутаг болчиход байгаа. Одоо шонхрыг эдлэг шонхрыг ярихгүй болохгүй. Цөм нутаг нь яг манад байж байна. Яг ингээд гол цөм гэхээр ерөнхийдөө ихэнх үржил их үйл ажиллагаа амьдралын идэвхтэй нь яг Монгол оронд л явагддаг гэсэн үг. Тэгээд нүүдлээд явждаг. Зарим нэг зохиотолд ерөнхийдөө их нутагтаа үлдэж идэг. Тийм шуунууд бол байж байна. Янгэр ховор зүйл ба туруутан багийн тугалмаатныхны овогт багтдаг. Янгэр нь ямааны үг эцэг бөгөөд биеийн урт нь 128-аас 167 см, сэрвээ 105 см өндөр, амьдын жин 80-аас 110 кг. Гидэргэ махисан сэлэм хэлбэртэй, олон түнх үе бүхий 120-аас 140 см урт эвэртэй. Идэж тижээлд үетэн сонгины төрөл, буд сөөгний навч зөнхлөн. Засгийн газрын тогтоолоор Янгэрийн эколог эдийн засгийн үнэлгээг 5 сая 300 мянган төгрөгөөр тогтоож, хууль бусаар агнаж барьсан тохиолдолд уг үнэлгээг 2 дахин нугалж төлдөх хуультай. Манай Монгол улсын хувьд бол одоо 5 шумалаа хүнс зэжилээ базаадаг тийм ээ. Одоо нэг ан амьтдын махар хооллоод ах нь бол ховор байдаг. За ангийн зорилготой гэхээр магадгүй ерөнхийдөө амьтан болгон одоо нэг тийм ашигтай юу байдаг бахалта эрхтэн гэдэг юм уу те гэдэг шиг одоо ан хийгээд байгаа зорилго нь бас юу вэ? Зорилго нь бол одоо зарим нэг буруу ерөнхийдөө дандаа буруу ташаа мэдээлэлээс л болоод одоо ингээд сүүлийн үед одоо чонын тоотлогоо ихслээл гэдэг юм. Тэгэл агнах ёстой юугүй дээр бас хоёр дахь хуваагдаад ерөнхийдөө ингээд мэдээлэл тутмаг байдагаас болоод л яад зарим нэг уламжлалт ангаах ухаанд хэрэглэгдээд байгаад байна. Нөгөө нэг анханасаа хэрэглэгдэж ийсэн. Гэхдээ одоо хэрэглэхээр ам дамжаад ирсэн уламжлалт ангаах ухаанд орцсон учраас хэрэглээд байдаг. Одоо зарим зүйлийн одоо шуунууд байж байна. Одоо алтан хойлог гэж шүү. Энэ маань өөрөө алтан нууранд амьдардаг. Ерөнхийдөө бас том биетэй шуунуудын нэг. Тэгээ ерөнхийдөө бас энэ ч зөвхөн энэ нутагтаа л байж идэг. Одоо унгаан амьтдаг гэсэн үг. Нүүгээ дийшээ явждаггүй, энэ ч үржиж хөгжөө, энэ ч явждаг. Тэгээд олон зуун жилээр нөгөө шуугич ангаах ухаанд хэрэглээд ирсэн. Манайх ч гэсэн өөрснөө бас хэрэглээд ирсэн. Гэхдээ сүүлийн үед болохоор нөгөө бас хамаагүй ангихыг сүүлд хориглоод улаан номонд оруулсан ч гэсэндээ нөгөө хууль бус нөгөө амчин бас явагдаад олон орн тоотлогоор нь устгах одоо гадаад руу гарах. Тэгээд бас дотоодооч хэрэглэх тохиолдол байгаа. Нөгөө тал нөгөө хоёр дахь хүчин зүйл нь бас одоо ингээд нөгөө Монгол орндны хувьд болохоор хоёр зүйлийн тарга тархалттай байгаа. Нэг нь Монгол тарга бас манай Монгол оронд ч гэсэнтэй нөгөө Монгол гэдэг нэртэй хэд хэдэн амьтдал байдаг л да. Тэрний нэг нь бол Монгол тарга. Нөгөөт нь алтан тарга. Зөвхөн алтаатай байдаг. Тэгтэл одоо Монгол тарганы хувьд одоо 90% шахуу одоо 1990 тоноос хойш 90 шахуу устж өгөөлөд 2003 онд одоо бүр анхийг хориглосон амт шүү дээ. Тэгээ одоо яг тусгай хамгаалалтаа газар нутаг ч юм уу орон нутгийн хамгаалтанд авсан ч гэдэг юм уу тийм газруудаар яг тоотлого нь ингээд харахад бол байгаад байдаг мөртлөө Монгол орны нийт газар нутгийн хэмжээнд нөгөө тарга чинь байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөө одоо хүртэл тарга агж идээд яваад байгаа хүмүүс байгаад л. Тэгэхээр нөгөө нэг манай нутагт илбэг байгаад байна гэдгээр хандаад байна уу? Нэг бол ингээд хэрэглэх ёстой гэдгээр бас хандаад байна гэдэг нь бас ойлгомжтой. За дээрэс нь нөгөө цагаан зэр чинь байж байна.
Бас одоо нэг уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дарахад нутаг нь асар хомигдоод байгаа чинь цагаан зэр. Одоо ингээд сүүл рүүгээ одоо зарим нэг судалгаач өгүүлдгээр болохоор бүр ингээд хойшоо бүр бүр ингээд хангаалуугаа гараа авчиж тал хэрэг амтан шүү дээ. Хангаалуугаа гараа авчих нэхэр тэр турхын эмзэг төрөөтэй амтан яаж амьдрах вэ? Яаж олгох ч нөгөө нэг магчийн амттаас бие хамгаалж цутаах гэдэг юм ондоо бол авчиж байгаа байхгүй. Тэгээд нутгийн иргэд маань хууль бусаар бас итгэхийн бас малтаа байгаа ч гэсэндээ бас л агнаад байна. Тэгэхээр л бас нөгөө нэг зөрөөгийн асуудал бас гарч ирээд л байна. Энэ төв бол одоо бас музейн үйл ажиллагаа бас явуулдаг байна шүү дээ. Тэгэхээр яг энэ төв дээр одоо хэдэн төрлийн амт юм байна. За энэ төв дээр болохоор ерөнхийдөө манай төв бол яг зай талбайгийн хувьд жоохон жижиг тэр боловч ерөнхийдөө хүүхэд залуучууд бүх нийтэд ерөнхийдөө аль болох амтуудыг таниулах, түгээх, сурталчлах ажлуудыг хийдэг. Тэгээ ерөнхийдөө нэг ховор амттыг л ерөнхийдөө аль болох дэлхийн үзүүлэхийг боддог ерөнхийдөө таниулна гэсэн үг. Гэхдээ одоогийн байдлаар бол хөхтөн амтныг 10-аад хөхтөн амтан байна. Шуу бас нэг 20 гаруй зүйлийн шуунууд байж байна. Тэгээ аквариумын хэсэгтэй. Тэгээ аквариумын хэсэгтэй болохоор одоо яг голоос авчид дижээгээд 4-5 зүйлийн загас яг амьдаар нь дижээгээд хүүхд залуучуудад үзүүлж байна. Цаадалд нь нөгөө нэг бод би уусмал тэгээд хадгалаад үзүүлж байгаа бас 2-3-4 зүйлийн загас байж байна. Хүүхэд залуучууд оюутнууд гэдэг юм уу тийм бүх нийтэд ерөнхийдөө нөгөө экологийн боловсрол олгох зорилгоор одоо сургалт явуулдаг гэж бас сонсч байсан. Тий. Яг одоо сүүлийн үеийн байгаль цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаар л одоо орчны бохирдол тэдгээрээс ерөнхийдөө байгаль орчин хэрэг нөлөөлж байгаа гэдгийг энэ хүүхэд залуучуудад тань мэдүүлэх зорилготой хэд хэдэн агуулгаар сургалт бол ордог. Ерөнхийдөө энэ төвийг зорж ирэх хүмүүс хэр байна? Зорж ирэх хүмүүс бол сайн. Ерөнхийдөө яг мэддэг хүрээндээ яг дуулж исэн хүрээндээ ирж байгаа. Одоо ингээд өнөөдөр өчигдөр гэхэд чинь 100 гад хүүхэд ирсэн байна. Нэгдүгээр өдөр чинь бас 200 гад хүүхэд ирсэн байна. Бас ирж гिचэл орохоос гадна манай мэрэгчлэн бас нэг сургууль тухайн хамт олонны урилгаар очиж нэг хүсэлтээр очиж бас сургалтад бас ордог гэсэн үг. Өнөөдөр гэхэд би ч юм ерөнхий боловсролын 184 дэх сургуульд ахлах ангийн бүлгийн 200 хүүхдэд бас уур амьсгалын өөрчлөлтөөр хичээл орж байгаа. Энэ төв дээр бол одоо маш олон төрөл зүйлийн шовнууд байгаад байна л да. Тэр дундаа энэ шовны талаар ярил. За энэ шоу бол нэг алтан хойлог шоу. Одоо түрний миний хэлжсэн нэг уламжлал хангаах ухаанд хэрэглэгдээд тоотлого насар ихээр цөөрөд байгаа гэдэг. Энэ болохоор алтан өндөр уулсан тал байдаг. Ерөнхийдөө ихэнх амьдрал бол газар дээгүүр гүйж амьдардаг гэсэн. Нисхийн үед бол хангалттай нисний өөрийгөө хамгаалах чадвараар бол хангалттай нисгэн сүргийн бүтэцтэй сүргээр амьдардаг. Нэг нь босод сүргийн хүмүүс нь сүргийнх нь болохоор хоол ижил идэхэд нэг нь харуул мананд гарч бусдаа аюул цаналыг илэрхийлж дохио өгч сүргээрээ буцаж цутааж нөгөө нэг янз бүрийн бот харны доогоор орж цутаагаад яг баригтаа өгөх юм бол нисч өндөр болдог. Тэгээд өндөр уусч байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар ерөнхийдөө 300 гарын зарим ном тохиолдолд 500 гарын л гэсэн байдаг. Эмийн ургамлын үндэс үр жимсээр хооллдог учраас махан өөр юм ангаах чадвартай байж байгаа. Одоо тэгээд тэрнийхээ улмаас л одоо хамаагүй их агнагдаж чинь тэнд одоо айл болгоны юун дотор ч байж идэг юм авдранд ч байж идэг юм бахан байдаг болж байна. Тэрнээс бол 1950 одоо санаж яхаар 56 онд анхыг хориглоод улаан номонд орж исэн шүү. Бүр түүх номон дээр харах юм бол бүр Монголын нууц төвчөнд хүртлийн шуун тухай гардаг. Дайн байлдаанд явахын явахын өмнөх нь зарим зүйлийн нөгөө нэг амьтдыг бэлд. Энэ дотор бол энэ хойлогыг бол дайн дулаанд бэлдэж авч яваад тэгээд дайн дулаанд дуусахаар одоо энэ шууг агнахгүй шүү хориглолоо шүү гэсэн бүр ийм нөгөө нэг судар төвөрт гарцсан байдаг. Тэгэхээр одоо энэ өөрөө эд тижээлийнхаа онцлогоос тэгээд анаах чадвараасаа гэсэн шалтгаалаад одоо яг нарийн эрдэмт судлаачдын тоо бол гарчаагүй байна. Гэхдээ яг тухайн яг дархалттай байгаа нутагт нь ганц нэг ууланд тоотлогыг нь авч судалснаар бол одоо ингээд Монгол улсын хэмжээнд 800-аас 1500 хүрэх үе тоотгоод үлчээд байгаа шүү манайтай. Одоо байгальд байгаа ан амьтдал бүгд
байх ёстой гэж үздэг шүү дээ. Энэ бол тий экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд одоо бүхэл амьтад байх ёстой гэж үздэг. Энэ шоу жишээлхэд одоо байгальд ямар ашиг тустай. Одоо ингээл яг уг нь өндөр уулын экосистемийн нэг бүрдэн гэсэн үг байхгүй. Өндөр уулан гэдэг бол нөгөө ургамлын төрөл зүйл ерөнхийдөө бас эрсдэс бас луур амьсгалтай сэрэг хүнч гэдэг юм ингээд байгаад байдаг. Тэгээд тэнд амьдардаг нөгөө махчин амьтдын маань голыг хоол тэжээл болчихж байгаа. Ялангуяа энэ нөгөө ерөвсөн маань. Тэгэхээр бас яг хоол энэ эд жилийн гинжин хэлхээний бол хамгийн том хэсэг нь. Ягаад гэвэл одоо тарав гэдэг юм уу, зурм гэдэг юм уу энэ зүйл маань болохоор өвөл ичээд явждаг. Тэгэхээр ерөвс маань одоо бас яг өдөр тутамдаа ямар хоол идэх вэ? Байнгын янгэр алаар хооллоод авах боломжгүй учраас одоо энэ туслах хоолнууд бол маш их байх хэрэгтэй болдог. Тэгэхээр эдгээр маань ингээд дээр нь ингээд байгальд гүйцэтгэх үүрэг нь болохоор нөгөө нэг тухайн ургамлын маань үр жимсийг тарааж өгнө гэсэн үг. Нөгөө идээд тэгээд нөгөө биеэрээ ч юм уу биендээ үр жимсийг нэг бол наалдуулж нөгөө нэг тоос хүртээгээд нэг үр жимсийг наалдуулж авч тараа нэг болохоор эзний зүйлээ нөгөө нэг цохон нөгөө нэг одоо гаргаж байгаа ялгцаараа бос газараа гавьж тараагаад ургах процессыг өөрчлөлт гэдэг гэсэн. Ингээд л экосистемд ороо явж байгаа гэсэн. Нохой зэх. Бахим булчинлаг мах идэвчтэн амтан. Богинохөлтэй өргөн дугуйдууд толгойтой жижигнүүд богин дугуйжих зэрэг нь баавгатай төстэй. Бие гүйцсэн нохой зэх дунд зэргийн хэмжээний нохойтой тэнцвийц 65-аас 87 см урт, 17-оос 26 см сүүлтэй, 10-аас 25 кг жинтэй. Зарим тохиолдолд томхон нэр нь 31 кг хүрдэг. Зузаан, дослог, бараан эрс нь хүйтнээс сайн хамгаалдаг. Маш их зоригтой, юунаас ч айдаггүй учраас нохой зэхийг эр зоригийн бэлэг тэмдэгч гэдэг. За энэ болохоор ойн булга гэдэг амт байна. Тий. За энэ болохоор суусрын овгийн жижиг одоо үеийн солон гэдэг шиг амтан ойн булга гэдэг. Манай төвөр бас ирж байгаа хүүхдүүдийн бага ангийн хүүхдүүд бол одоо энэ нэрэн дээр монгол хэлний хичээл бас давхар явагддаг. Одоо нөгөө гол горхны булган уу, нэг бол амтны булган уу гэдэг нэрэн дээр харагдаж байгаа. Нэрэн дээр бас шинжлэх ухааны юутай хичээл бас ороо явдаг гэсэн. За энэ болохоор зөвхөн ойд бас ойн гүн рүүгээ одоо ингээр ярих юм бол ойн гүн рүүгээ хөвчлэн байдаг нэг ховор амтан. Ягаад нэг ховор амтан бэ гэж байвал одоо биднээс бас сүүлийн яг эрдэмтэд судлаач янз бүрийн ном зохиол бичснээр 300-аас 500 ширхгийг үгүй ээжэж булган малгай шөв болдог юм байна. Энэ. Тэгээд одоо ерөнхийдөө бас нэг хамаагүй агнаад ерөнхийдөө тооллого нь багасч чадаа. Энэ иж жижиг нь болохоор жижиг хулган зурмаараа болдог. Экосистем болохоор одоо хулган зурмны хулган жижиг мэрэгчтийн тоотлогыг зохицуулж өгч идэг гэсэн. Тэгээ өөрөө бас нэг том амьтдын хоол болж идэг. Тэгээд одоо тэгэхээр ч нэг булган шөв малгай хийхин тулд 300-аас 500 ширхэг үгүй хийгээд гарч ирэл асуудал болж байна. Нөгөө талдаа бас хамгийн сүүлийн тоо баримтаар үзэх юм бол дэлхийн нийтэд одоо булган шөв энэ булганы арсыг нийлүүлж байгаа 90%-ийг зөвхөн хятад, Орос хоёр л нийлүүлж байгаа. Гэхдээ үржлийн газараас гэсэн үг. Зориудаар үржүүлээд одоо нэг булган шөв. Тэгтэл цааталт бас нэг тоо байгаад байгаа 10% гэдэг. Тэгэхээр тэр бол 10%-ийг нь байгалаасаа л аваач тавайлгалах гэсэн. Тэгээд байгалийнхны илүү өнгө цустай учраас үнэ нь бас хэвээрэл байгаад тохоор бас одоо хайрлахгүй байхын аргагүй л. Шилүүс. Мигийн овгийн шилүүс нь биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Биеийн урт нь 106-аас 130 см, өндөр нь 60-аас 70 см. Амьдын жин нь 25-аас 30 кг. Богино сүултээ жихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Засан дээр явхад зохилдсон том хавтгай тавхаатай шилүүс хар сүултэд зээр янгирийн шиг аргалын хураг ятуу хөтүү зэрэг шуудаар хооллоно. Байгальд 17-оос 24 жил хүртэл наслана. Сүүлийн 10 жилийн хугацаанд шилүүсний тоо толгой 630-аас 1300-гийн хооронд байгаа судалгаа гарчээ. Шилүүсний экологи эдийн засгийн үнэлгээг 2 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон. Ойл бусаар агнах барьсан тохиолдол экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж төлөх үйлтэй. Одоо болохоор биднээс
шинжлэх ухааны нэршлэр нь ярих хэрэгтэй гална. Муурын төрлийн амьтад гэж яриад. Тэгэхээр энэс бол мигийн төрлийн амьтад гэж ярих нь шинжлэх ухаан дээр хэлгээр мигийн төрлийн амьтад гэнэ. Дөрөвчний бас хэлжилтчлэн эрсдэс уур амьсгалтай байгалийн хүнд нөхцөлд амьдардаг болохоор тоо толгой зүйлийн хувьд ч гэсэн хомос гэдэг. Мигийн төрлийн амьтад бас манай бас л зүйлийн хувьд бол хомос. Хамгийн том биетэй мигийн төрлийн амьтад манай Монголд байдаг бол одоо энэ ирвс маань байж байна. Түүний дараа болохоор энэ шилүүс маань орж ирнэ. Бусад мигийн төрлийн амьтдаас энэ шилүүс маань юугаар онцлог вэ гэхээр энэ чихэн дээр жижиг үстэй. Тэгээд дээр нь энэ сүүл багхгүй. Энэгээрээ бусад мигийн төрлийн амьтан ирвс эдэрсээ ялгаатай. Тэгээд ойг тайр амьдардаг амьтан маань байж байна. Энэ болохоор яг хөдөө зулцхан ирвс. Ерөнхийдөө нас бие том гүйцэд тэгэхээр ерөнхийдөө одоо төсөөлөх юм бол хэдүүлэл чинь том нохой том бие нас бие зүгүйцэн том нохой тийм хэмжээтэй болох боломжтой тийм. Тэгээд муурын мигийн төрлийн амьтад болохоор ерөнхийдөө амьдралын хэлбэр идэвх нь ерөнхийдөө нуугдмал. Ягаад гэвэл хари бүрийгээр гардаг учраас ерөнхийдөө энийг судлаад одоо яг иймэрхүү зан төрхтэй иймэрхүү гэдэг мэдээлэл ерөнхийдөө хайрцангуй ховор байдаг. Яг бол амьдралын хэв маяг нэг нуугдмал. Ингээд одоо яг зоржиж очиж камер тавьж энэ амьтанг судлаж хойноос нь явахгүй бол айгүй сонир хэмжтэй судалгаа явуулдаг тийм амьтан байна. За энэний доор бол цоогондоо ми гэдэг арай зэгзгэр ерөнхийдөө толб жижиг жоон том толбнуудтай ийм байгаа нэг мига төлөө нэг зүйлийн ми байна. Хамгийн жижиг нь болохоор биднээс мэддэг одоо бие хамгаалалтаа урдталтаа аргал бариад идэх чинь ямар амьтан мөлий. Тэр бол мануул гэдэг юм. Ингээд ерөөхдөө манай Монголын хэмжээнд болохоор мигийн төрлийн төлөөс ерөөдөө 4 зүйлийн л амьтан байдаг гэсэн үг. Шонхор шувууны одоо төрөл зүйл манай улсад хэр бол юм байна? За Монгол улсын хувьд болохоор сүүл яг тэмдэглэгдээд байгаа нь бол 10 зүйлийн шонхор шувуу тэмдэглэгдээд байна. Түүний төлөөл болсон 2 шонхор маань байж байна. Ерөнхийдөө Монгол оронд байж байгаа шонхор шувуунууд маань биеийн хэмжээ өнгө цэс ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг. Одоо энэ болохоор сумын шонхор байж байна. Гээд би жижигтэй тавьж байгаа жижиг мэрэгчд болон гөрүүл литрээр хоололдог ерөнхийдөө. За тэнгууд одоо биднээс нөгөө нэг үндэсний багталж шуурсан эдлэг шонхор маань байж нараа хэмжээ хамаагүй том биетэй шувуу. Тэгэхээр эдлэг шонхорын хувьд бол одоо хил ам аягүй их дагуулдаг шүү дээ. Гадаад руу аягүй их хууль бусаар гарч ийн. Тий. Яг хууль бусаар гарах нь их байгаа. Тэгээд дээр нь бас манай бас нөгөө нэг амтнд ээлгүй улс болчиход байна шүү дээ. Ерөнхийдөө эдлэг шонхорын маань сүүлийн ном зохиолууд дээр болохоор яг цөм нутг нь бол Монгол лоо гэдэг бүр судалгаатай гарчаад байна. Ерөнхийдөө ихэнх одоо тоотлого нь Монголдоо ерөнхийдөө байж идэг, үржиж хөгжиж идэг байдаг гэсэн үг. Түүнээсээ одоо тэгээд нүүдлийн шугамар яваад өгнө үлдснүүдийн чинь зарим нэг боломжтой нэг дулаан уур амьсгалж хоол өвлөхтэй үед бол Монгол орондоо өвлждөг. Тэгээд дээрэс нь бол нөгөө нэг байгальд ээлгүй гэдэг нь болохоор зарим нэг жил бүр судалгаа хийгээд үзэхэд 600-аас 800 тоотлого хүртэл нөгөө шонгийн модонд цахилгаан цохилж өгсөн байдалтай олдсон гэдэг. 2012 онд ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний бахархалт шуулсан юм маань энэ байж байна. Ерөнхийдөө хүчрэхэг тэгээд бардам эр зөргөөс шалтгаалаад ерөнхийдөө бас эртний үеэс эхлээд Монгол орны сүлд тэмдэг нэг бэлэг тэмдэг болж ирсэн тийм шүү шүү. Тэгээд яг хөө тэгээд өнгө зүс гой ховор гой өнгө зүс цагаан алтлаг өнгө төстэй байх тусмаа илүү хүнд түрээд яг хар зах дээр гэдэг юм амтны хар зах дээр нэг 2 сая доллар 50 сая доллар хүрдэг. Тэгээд ховор өнгө зүстэй. Тэгээд нөгөө нэг тухайн орон нутгийн хүмүүс маань өөрийн нөгөө зэндаа юм уу зүйлээ нөгөө нэг шуугаар илүү
төлөөлүүлж үздэг учраас тэр хүмүүсийг бас буруутгах байхгүй. Гэхдээ хамгийн гол нь нэг барьж авах, тээвэрлэх явцдаа асар ихээр хоригдуулаад байгаа. Асуудал гараад байгаа. Одоо жишээлбэл арабууд их авч ийн ч гэдэг юм уу тийм үү? Зөвхөн арабууд л гаргаж байгаа шүү дээ. Арабууд ч зөвхөн нэг яг өөрийгөө нэг илэрхийлэх, зиндааг илэрхийлэх зүйлийг болоо шонгор шуу, идлэг шуу болгочоод тэгээд ерөнхийдөө манайх цөм нутг нь учраас манайх руу ирж манайхаас л аваад байна гэсэн үг. Одоо тэгэхээр бас нэг тэнгэрийн одоо амтан гэдэг юм уу тийм тэр зөвхөн одоо бэлэг тэмдгийн өөрийнхөө зиндааг илэрхийлэхийн төлөө одоо худалдаж аваад гэж ойлгож болох юм. Тийм. Ерөнхийдөө л түүнээс өөр бол нэг одоо тэр чинь гоё чимэглэлийн зорилттой л аваачиж байгаа байхгүй. Тэрнээс бол яг ан хийлгээд нэг бол нөгөө нэг энэ тэнд захаа зөөлгөх юм уу тэгээ янз бүрийн байдлаар ахуй хэлгэндээ ашиглахгүй хамгийн гол нь гоё чимэглэлийн зөвхөн л ерөнхийдөө ингээл барайл явж явах сонирхолтой. Одоо захаа зөөлгөн гэснээс яг одоо үед шуугаар захаа зөөлгдөг тийм захаа зөөдөг шууч гэдэг юм уу тийм байх. Одоо яг байгаа нөгөө тагтаад ижээд хүмүүс их одоо сүүлийн үед их болсон. Тэдүүс нөгөө уралдаан тэмцээн хүртэл зохиод юм. Тийм үү? Тийм. Өөр одоо нөгөө нэг хамгийн хол нисэж байгаа тагтааг нөгөө нэг тэмцээж гэдэг юм уу хэр хурдан ирэх үуч гэдэг юм уу тийм нөгөө шуудан цагтааг уламжлалт байхгүй одоо нөгөө нэг нөгөө нэг техник технологийн хүчрэнгүй хөгжөөд биднээс уцгүй боловч нөгөө нэг цааталтаа нөгөө нэг кайф авах ч юм уу нөгөө нэг хоорондоо уралдуулах ч юм уу яг нөгөө тухайн нэг тэмцээн маягтай үлдчихэд байгаа гэсэн. Тэр нь одоо хаана болох вэ? Монголд бол ерөнхийдөө болоод төрүүлсэн тагтаа магтаа цом ам авсан гэ байдаг юм байл. Ерөнхийдөө клуб хүртэл тагтаагийн цэжээчдийн клуб хүртэл байгаа тэднээс нэг хоорондоо бас тэмцээний уралдаан зохиогоод бүр авч яваад тэгээ буцаагаад нэлийн хоол явж байгаад бүр одоо яг байгаа газраас нь нэлийн хоол авч явж байгаад тавиад нэмчээ ирэх хоног өдрийн тоолдог ч юм уу ингээд яваад байдаг. За ингээ манай аквариум хэсэгт ирчээд байна. Манай энэ аквариумын нэг онцлог нь бол Монгол улсдаа ганцхан байдаг. Аквариум хэсэг байдаг. Яагаад ганцхан байна гэхээр одоо яг энэ манай Монгол орны нуур голд байдаг зэрлэг зааснуудыг авчирч тэжээгээд хүүхэд залуучуудаа танин мэдүүлдэг гэсэн үг. Яг амьдаар нэж. Тэгэхээр зэрлэг загасмаад маань өөрөө амьдралын хувьд нөгөө энэ ус маань өөрөө хүчит төрөгчийн агуулмж маш өндөртэй байж энэ амьд маань амьдарч идэг. Тэрэнд нь зохицуулаад одоо энэ одоо аквариум маань хэд цагт 4-5 удаа ийм сэлгэлт хийгээд хүчит төрөгчийн агуулмжийг өгж идэг гэсэн үг. Тэргүүрээ яг зориултын бүр нэг номын одоо Монголд байдаг нэг номын аквариум хэсэг гэж хэлээд. За одоо ингээд байж гин одоо ингээд манай Монгол орны бас өвөрмөц өнгө төрхтэй ийм загас маань байж гин. Манай дээрээ ерөнхийдөө 2 жил гарan болж гин. Энэ бол хилэм гэж загас байж гин. Нөгөө амар мөрний хилэм гэдэг бас нэг ховор бас яг энтэй төстэй бас нэг хилэм байдаг. Энэ болохоор манай тухай шивэр хилэм. За ягаад энэ болохоор нэг ховор загас байна гэдэг байна гэхээр нөгөө нэг бас л нөгөө нэг хүний нөгөө нэг хэрэгцээг хангахын тулд одоо нөгөө дүрсээ өгдөг. Энэ нөгөө Монгол дэлхийд хамгийн их үнэтэй загас дүрс өгöd гэдэг загас маань одоо энэ гэсэн үг. Энэний төрлийн загаснууд маань дүрс нь захтал аюу өндөр үүдэг. Гэсэн учраас нэг агнач ерөнхийдөө бас гаршуулч ч юм уу нэг өржүүлэг назруудаа амьддаг гэсэн. За ингээд бос заснуудыг бодвол одоо ингээд өвөрмөц төрхнүүд ингээ харагдаж байгаа. Хажуудлаараа гөвдрүүтэй, нуруугаа дагсан гөвдрүүтэй байж. За энэ болохоор ингээд одоо манай аквариумд эрэхтэй бас зэрлэг амьтад маань стрессдэг нөгөө одоо бачим юм угнахын заанч ирдэг юм уу. Тэгээ хоол тэжээлийнх нь зүйлүүд нь асуудалтай болж эхэлдэг. Энэ болохоор одоохондоо тасчаад одоо бол хоол тэжээлээ идэх чадвартай болчиход байгаа. Одоо ингээд аман доороо байгаа учраас энэ загас бол өөрөө нөгөө тухайн нуур цөөрөм голын ч юм уу юм хэд ёроол байж ёроолын юмнуудыг иддэг гэсэн үг. Идэж амьдэрдэг гэсэн. Тэгэхээр одоо энэ бол өөрөө сурцсан дээш хараад яаж хоолоо идээд байгаас бүр ингэж дээш өнгөж гарч ирж. Тэгэхээр ингээд бас дасан зохицох процесс бас хурдтай явагдаад ингээд амьдрах боломжтой болж. Анх ихтэй бол нэг 1500 сая метрээс одоо ингээд огцсон бол 2 дахин баг томрчод байгаа. За энэ болохоор яг манай аквариумыг анх байгуулахад 12 онд байгуулсны дараахан ирсэн манай байгууллагатай баг яг няс чацуу хилдэг гэж загсан. Хилдэг загас нь болохоор манай Монгол орнд болохоор 2 зүйлийн хилдэг загас байгаа. Мөнгөлөг атлаг гэдэг. Энэ болохоор мөнгөлөг хилдэг маань байж байна. Энэхүүдээ бас ингээд 13 4 жил
Загасны хувьд болохоор харьцангуй өндөр насалдаг. Ерөнхийдөө одоо энэ хилэм загас маань болохоор 40-с 60 жил насалдаг. Ерөнхийдөө бас метр 80, 2 метр хүрэх болно. Тийм үн том болдог. Тийм загас гэсэн. Тэгээ ерөнхийдөө авчираад ирээд нэмээд аль болохоор нэг судалгаа шинжилгээ хийж яг боломжтой гэдгийг л авчирч ирнэ л те. Тэгээ энэ болохоор нэг айгүй эрсдэл өндөртэй. Ягаад гэвэл зэрлэг загасуудыг авчирч яаж энэ дээр тавина гэдэг маань тэжээн гэдэг маань өөрөө нэг орчин яг байгаа ч гэсэндээ бас хоол тэжээлийн асуудал гарч ирдэг. Хоол тэжээл нь яг зориултын нэг яг байгалийн гаралтай өөрийнх нь хоол тэжээл өгөхгүй дэлгүүрт зарагдаад зүгээр тэжээвэр загасны хоол өгөх юм бол амархан өвчлөж гэмтэж өгөхөд. Тэгэхээр болохоор бас яг зориултын яг хоол тэжээл нь авчирч ирээд одоо ингээдээ энэ аквариум байж байгаа загасууд болохоор аль болох амьдрах чадвартай хоол тэжээлийнход голоод авахгүй. Гэхдээ биднес бол аль болох байгалийн гаралтай хоол өгөхийг боддог. Бүр болохгүй нэг юунаас Японоос яг зориултын хоолыг захиж ирээд өгч байгаа гэсэн. Одоо загаснууд бол ховордоод энэ хилэм загас болохоор ерөнхийдөө бас ховор загас байж байна. Энэ тулгээ загас маань ерөнхийдөө улаан номд урсаа гэнхэг хөрөлсөн. Одоо зарим нэг ном зохиол дээр яг батлагдаагүй ч гэсэндээ 2 м-тэй 2 м 40-тэй идэх тэмдэглэгдсэн байдаг бол яг нотлогдоод яг хэмжээ автсан нь болохоор метр 75-тай яг одоо харагдчихад байгаа тэмдэглэхэд байгаа. Тэгээд тул гэж загас маань өөрөө цэнгэг усны индикатор амтан болдог. Индикатор гэдэг маань ерөнхийдөө яадаг вэ гэхээр ерөнхийдөө яадаг вэ гэхээр тухайн газар нутгийг яг нөгөө бохирдоогүй цэвэр цэнгэг хүчит төрөжийн ахуулууд маш өндөртэй усанд л амьдардаг гэсэн. Тийм учраас тухайн горн нутгаас нөгөө тул маань барьжээвэл тухайн гол бол шууд анхан шатны шинжилгээ хийгээд одоо энэ бол цэнгэг устай байна гэж гарч болох боломжтой. Энэ бол цэнгэг усны индикатор. Яг цэнгэр усанд л байдаг гэсэн. Энэгүүдээ бохирдоод янз бүр болох юм шууд орхиоттой газраас яваад. Одоо Улаанбаатар хот гэхэд чинь 2000 он гаргаад бол одоо энэ зайсангийн бүрнээс ч юм уу баригдаж янз бүр байдаг гэсэн бол одоо бол бохирдол ихтэй болоод хаавсан доошоо одоо Эрдэнэ бүрэнгийн ч юм уу энэ доошоо туулуугаар доошоо уруудаад явцсан гэсэн. Ерөнхийдөө тэгэхээр энэ авийн бохирдол бол айгүй өндөртэй байна л гэж хэлж болохоор очиод энэ чинь. Цаашид энэ төвийн одоо төлөвлөгөө зорилго гэдэг юм уу те. За мөн одоо өөр амьтдаар төрөл зүйл одоо тоогоо нэмэх тийм зорилго байна. Байлгүй яах вэ? Ерөнхийдөө бас зай талбай хий хувьд ч гэсэндээ боломж хэлбэрээрээ зайлбалгаа гаргаад ерөнхийдөө бас л нэг ховор амьтдыг үзүүлэхийг бол хичээж байгаа. Төрөл зүйлээ ч гэсэндээ бас нэмхийг загасныхаа төрөл зүйлийг ч нэмхийг бас боддог. Цаашдаа болохоор үйл ажиллагаараа энэ байгаль орчны боловсрол гэдэг бол байнгын л өгж явахгүй бол нэг орхигдох юм бол ерөнхийдөө бас нөхөж болохгүй том зай үүддэг. Тийм учраас ерөнхийдөө хүүхэд залуучууд зорилт бүлэгт бол байнгын нээлттэй байж аль болох олон хүнд хүрэхийг хичээж ажиллаж байгаа.